За өнөөдрийн амгалан сайхан байгаль дэлхийн энэ хэсэгт бид өөрсдийнхөө явдал зам мөрийг огторгуйн хуулийн үүднээс тааруулах энэ хамтын үлийг, хамтын бясалгалыг ахархан богинохон хугацаанд хийцгээе. Маш сайхан цэгтэг сууж агаад та нурууныхаа голоор эрчмийн урсгалыг мэдэрч яг нагшинд энэ цэнгэг агаарыг нүдэ анаад амьсгалж, үнэртэж бие хэл сэтгэлийнхаа эдис яс цус мах бод хий болоод тунгалгийн хийн цусан эргэлтийг сайжруулах эдистэйг огторгуйн үүднээс харьцах аргачлалыг хамтдаа сурцгаая. Таны бие хэл сэтгэл энэ огторгуй ертөнцөөс бүтсэн учраас бид байгаль дэлхий ертөнцийн зүй тогтын дагуу эрчим энерги эдисийн маш гайхамшигтай зохиролдох чадвартай байдаг. Энэ агшныг та нүдэ анаад цэнгэг агарыг айжуухан үнэртэж амьсгалаарай. Цэг тэгш сууж байгаагийн учир маань цомбог улчирхай буюу оройн эсрүүн нүх гэж ярддаг, их амгалангийн хүрд гэж ярддаг. Цомбог улчирхаанаас дамжуулан ирж байгаа идэвхтэй эрчмийг бэлгийн мэлмий буюу сурагчийн хэсэг гэж нэрлэгддэг. Залуужуулагч даавар ялгаруулдаг. Эдисийн дотоод мөн чанарыг зохицуулдаг төв удирдлагын хэсэг гэж нэрлэдэг. Энэ хэсэгт дамжуулж өгж байгаа. Энэ агшныг та үнэртэж амьсгалснараа залуужуулагч буюу эсийн дотоод даавруудыг зөв тийшин залах хөдлөлийг хийж эхэлнэ гэсэн үг. Ялангуяа бид цэг тэгс суугаад үнэртэж амьсгалыг авч энэ агшныг байгаль дэлхий огторгуй ертөнцийн зүй тогтолд маш их гайхамшигтайгаар зохицуулж байгаа энэ агшиндаа бие хэл сэтгэл маань тэгш харьцааг бүрдүүлж эхэлж байна. Энэ агшныг нүдэ ансан байдлаар нуруугаа маш сайхан цэг тэгс суугаад аль болохоор сайхан цэг тэгс суухыг хичээж дээрээс огторгуй ертөнцийн эрчим цомбог булчирхайгаар орж ирж биеийн эдисийг энэ огторгуй ертөнцийн мөн чанарт цохиролдуулж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Энэ агшныг та агаарын урсгал буюу үнэртэж амьсгалсан үедээ эхлээд хэвэл дараа нь гидсэнд дараа нь цээжинд агаарын урсгал орж ирэхийн сацуу эрчмийн холболт огторгуйн эрчмийг босоо техникийн дагуу хүлээж авч бамбай булчирхай, сэрээ булчирхай, нойр булчирхай, түрүү булчирхай, өндгөвч гэх мэт энэ биеийн эдис булчирхай хэмээх олон булчирхайнуудыг идэвхжүүлж байгааг мэдэрч анзаарч танин барихыг хичээгээрэй. Энэ агшинд бидний бие хэл сэтгэлд огторгуй ертөнцийн хуулийн дагуу татах хүчний үйлчлэлийн дагуу дээрээс ирж байгаа 9.8 ньютон гэж нэрлэгддэг. Энэ татах хүчний даралт босоо техникийн дагуу ирж бие хэл сэтгэлийг минь ариусгаж байна. Энэ агшинд та багшаар дамжуулж бурхад төгс гэгэрхстэн идэвхжүүлсэн эрчмийг биендээ оршоож энэ агшныг эрчмийн урсгал зохиролдуулахыг хичээгээрэй. Би танд энэ эрчмийг дамжуулж өгж байна. Та өөрийнхөө биеэр дамжуулж бүхий л оршихуйдаа бас түгээж байгаагаар өөрийгөө төсөөлж бодож болно. Энэ агшныг бид огторгуйн мөн чанарт хувиргаснараа биеийн бичил орноос эхлээд эсийн, эдийн, эрхтний, амин орон бусад зохиролдон оршиж байгаа огторгуй ертөнцийн бусад орнууд өнөөдрийн шинжлэх ухааны нээж байгаагаар торсон орон, гэрлийн болоод цахилгаан соронзон орон, бусад дотоод гадаад нууцын хэмээгдэхүйн 15 орны мөн чанар зохиролдож байгааг бид анх удаагаарч мэдэрч хайж болно. Энэ агшныг бие хэл сэтгэлээрээ тэгш дүүрэн агаар Тэнгэрийн эрчмийг зохиролдуулж энэ биеийн эдис болгондоо бүхий л оршихын зүг болгоноос бүтээлийн дэд бясалгалын эрчмийг бүрнээ зохиролдуулан
ямар шаардлагатай эрдэс бодис эрчимийг дуудан авчрах чадвартай болж эхэлдэг. Үүнийг бид төгөлдржүүлэхийн тулд бие сэтгэлээрээ үйлдсэн муу үйл, алдаа, унал, хилэнц нүгэл тэргүүтнээ чин сэтгэлээсэн өршөөлгүйж, дээд гурван эрдэнээс авралыг одуулж, намжлалыг үйлдээрэй. Бие сэтгэлээрэн өршөөлгүйсэн энэ агшиндаан та бэлэг бэлгүүний дээдийн манлай төгс хөгжсөн хэсэг болох Бурхад гэгэрэгсдийн овцоор ажиллагдаж бүх оршихуй ертөнцийн зүг болгоноос ариун эрчмийг татаж авчирж алд биендээ зохиролдуулах чадвартай болдог. Энэ агшныг та мэдэрч эдис болгоноо эрүүлжүүлэх чадвартай. Эрчим тэтгэлгийг бүх оршихуйгаасаа энэ агшинд та зөв тэгш сууж авч чадсан агшин бүртээ эргээд хизээ энэ бяцлагыг хийсэн тэр л хорон бүртээ эрхэд дээд язгуур хүмүүний үйлийг жинхэнэ утгаар нь төгс хийж эхэлж байна. Бие сэтгэлийн дотоод гадаад нууцын ариусгал, бүтээлийн дээд өвчлөл дамжуулсан эрчмийг бүх оршихуй ертөнцийн зүг болгоноос өөртөө авчирч эргүүлээд бүх огторгүй ертөнцийн зүг болгон руу ариусхан зохиролдуулж, эрүүлжүүлэн, төгөлдржүүлэн цацрааж үйлдэцгээгээрэй. Санаатай болоод санамсаргүй үйлдсэн алдаа унлаа бид наминчилж өршөөлийг гуйхдаа сайтар зохиролдох хийгээд ариусах үйлийг эхлүүлж байна. Энэ ариусах болоод цэвэрлэгээ итгэвчж, эдис болоод бүхий л эргэтнүүдийг чинь эмчилж зохиролдуулж, ариусхан төгөлдржүүлж эхэлж байгааг энэ агшинд та мэдэрч байна. Энэ агшныг та эгц босоо шулуун шугамар орой дээрээсээ ирсэн эрчим мэдээллийг энэ биеэрээ дамжуулж өгж байгаа багш болоод багшийн багш нараар дамжсаар төгс гэгэрсдийн итгэвчүүлсэн төгөлдржүүлсэн эрчмийн оршоолгыг бүх огторгүй ертөнцийн зүгээс авах, түүнийг төгөлдржүүлэх, мэдрэх чадвартай хийгээд энэ л агшныг та эдистэн санан дурдж бясалгаж үйлдээрэй. Ажиллаж алд биед чинь зохиролдох хүчийн дээдийг оршоож өгье. Ариусгаж энэ биеийн алтан нарны гэрэл цацрагт ариусгалын эрчмээр тэтгэж багш дээд гурван эрдний хүчин чадлаар төгөлдржүүлж бүтээлийн дээд өвчлөлийг энэ агшинд биендээ суулгаж өгье. Эдисийн язгуур чанарыг чинь идэвхжүүлж эргээд огторгүй ертөнцийн зүг болгонтой зохиролдох хүчин чадлыг нь нэмж үлдээ. Өөрийн биеэр үйлдсэн өөсөв алдаа унал тэргүүтнээ өөрчилж ариусгалж зохиролдуулах чадвар хүчийг чинь энэ агшинд тэтгэж идэвхжүүлье. Урдны үйлдсэн алдаа унал нүгэл түйтэр болгоноор үгээгүй дорой буурай гайхам тотхор түйтгэр хийгээд зовлон өвчин үхэл тэргүүтнийгч энэ биендээ дуудаж авчирдаг золгүй муухын санааны үлдэгдэл түйтгэр хорлолоос ангижрах чадварыг энэ агшинд оршоож байна. Ажиллаж энэ агшныг алд биендээ оршоосон агуу их огторгүй ертөнцийн эрчимлэг мөн чанар ам хийгээд эдисий чинь сэргэлт болоод сэхэрэлт ухамсар хийгээд бэлэг бэлгүүний дээдийн гарвал язгууртай чинь төгөлдржүүлэн холбож ууж айс савтайгаа зохирогдсон орших агуу үннийг та мэдэрч эхэлж байна. Байгалийн үзэгдэл агуу дээд оршихуйн хуулиар бяцлагал бүтээлийн дээдийн ох шимийн тансаг эрчмийн тэтгэлгийг энэ агшинд эс болгондоо оршоож бие сэтгэлийн зохирогдсон агуу дээд үнэний тунхаг шид хүчний төгөлдржилтөөр бүлээн салхины эрчим энэ биеийг чинь ариусгаж угааж байгааг та бүрнээ ухамсарлан эдис болгондоо түүнчлэн түүнийг дамжуулж оршоо. Бүхий л дээд гурван эрдэнэтэй та бүрэн сэтгэлээ зохиролдуулан ажиллаж чадвал бие сэтгэлээрээ түүнчлэн оршихуй нэгэн гэдгээ танин барьсан ухаарл бүтээл бяцлаглалын агуу дээд үнний их суу цаг залиар бүрнээ цэвэрлэн
өвчин болгоныг илааршуулах хүчин чадалтай нь төгс болно. Зовлон, тэргүүтэн өөрийн сэтгэлд байгаа зүйл болгонын хямрал хийгээд түгжрэл, тэмцэл. Энэ л агшинд эдис болгонд чинь эргэж хизээч дахин сэрэхгүйгээр эрүүлжин ариусгах нөхцөлийг бүрдүүлж бүхэл гамшиг хийгээд явдал зам мөрийн саад тэргүүтнийч үлдээлгүй ариусгах өвцгийн аз тэдийг энэ агшинд оршоож өгье. Тахлын дээд ариусгал ерөөл бэлгийн дээдийн их тунхаг таалбарсан үчил хийгээд ачид дээд 3 эрдэнийн ажил энэ л агшинд эрчимсэн их эрчмийн гэгээгээр эд бис биенд чинь төгөлржөөд эргээ докторгүй ертөнцийн тэгш холбоог тэнцвэржүүлэх өвцгийн шид бүрдэж байна. За айжхан нүдэнэж болно. За тэгээд биеийнхэн эдсийг чин сэтгэлээсээ оршихуй нэгэн эснэ гэдгээ танин барьсан ухаарлыг бодож бясалгаж ойлгож үйлдэж чадсан агшин болгондоо бид бие сэтгэлээрээ маш сайхан тэнцвэрждэг. Энэ тэнцвэржих гэдэг маань дотоод эрчмийн бий болоод хийм биеүүдээ тунгалгийн болоод цусан судал совг тэргүүтнээч яс чумэг мах цус эдис болгонооч гайхамшигтайгаар эрүүлжүүлж ариусгаж зохиролдуулж төгөлржүүлж чаддаг. Өнөөдрийн бид дүрстийн талаас харж үзэх юм бол маш бага хувиар цэвэрлэх чадaltaй. Бүх оршихуйн хуулиар бид бүх мэдээлэл эрчим гэж ярьж байгаа окторгүй ертөнцийн зүй тогтлын дагуу идэвхжүүлэн эдисээ сэргээж чадах юм бол энэ 99.99 хувиар бид эрүүлжүүлж чадж байгаа юм. Дээрэс нь та бодиттой харж байгаа энэ дүрстийн ахуйн ойлголтыг нэмэх юм бол 100% болох нэ дээ. Тийм учраас бид ямар нэгэн зовлон, өвчнийг илааршуулахын тулд эм муух магадгүй өөр хагалгаа хийлгэх тэргүүтэн харлагын талаас нь хандаад байгаа. Оршихуйн талаас нь хандах юм бол танд огт энэ эм тариа хагалгаач хэрэггүй байж болох. Дурын өвчин зовлонг та өөрөө илааршуулж ариусгах чадах чадвартай. Дурын зовлонг өвчнийг явдал зам мөрийн саадыгч та бас ариусгаад хэрвээ сайтар хичээж чадах юм бол хүнд нүглийн өртлөөсийгч төлөхөөс гадна үхэл хаяанд ирсэн байсан ч түүнийг хойшлуулах чадвар боломжийг бид хамтдаа нээж байна гэсэн үг. За түрүүчийн үдсэн хүмүүсийг одоо яваад дахиад үдсчиж болно. Хэмжээсүүдээ өөртөө дахиад үдсэн бол хэмжээсүүдээ өөртөө үдсчиж болно. Энэ биеийн эдисийг бол бид нар тодорхой эрчмийн оршуулгыг бид өөрсдөө хийгээд эс болгонтойгоо бид нар ухамсартай сэтгцийн үүднээс зөв харьцаан дээр аваачихтал таны биеийн дотоод гадаад нууцын бусад бүх орон бичил болоод дэлгэр бусад амин орон тэр дорсон орон гэрлийн орон давтамж хэлбэлзэл бүгдээрээ хүнийхээ төвшөнд байгалийнхаа төвшөнд очно гэсэн үг. За тэгээд энэ бясалгалыг хамтдаа хийсэнд талархлаа. За хэмжээсүүдээ үзчихье. За хэмжээсүүд нь яасан байна? За одоо шалгаж үзнэ. Гэрч хараад үзье. За яасан байна уу? За энэ ерөнхийдөө жоохон нурууны бас жоохон асуудал байгаад байгаа юм байна тий. За. За энд бол ерөнхийдөө бас өөрчлөлт бас нэлээд бас гараагүй байгаа тий. Өөрчлөлт баг зэрэг орсон байна. Гэхдээ бас бүрэн гүйц засагтайг байна тийм үү? Тэгэхээр хичээх хэрэгтэй. За би энэ оршихуй нэгэн эсн мөнгө гэдэгтээ итгэж чадах уу? Чадна. За тэгээ ийшээ ардлаас нь зогсчих. За тэгээд нүдэ ханаад та юуч баруун өвдгөө газар цөгтгөөд суучих. Баруун өвдгөө энэ өвдгөө гэсэн. Өвдөг ер нь зүгээр үү? Зүгээр. За нүдний шилээ авчих. За тэгээд за сайхан
цэнгэг гарыг үнэтж амьсгал нүдэ аниараа бүх анхаарлаа нуруугаа сайхан цэхлээр. За яг нурууны арталт чи одоо бас нэг хийн төгжээ байсан байна. За энийг гаргаж. За одоо үзээтгэе. За одоо тэгсууж болно. Зогсож болно. За одоо үзээтгэе. За одоо яаж вэ? Ерөнхийдөө жоохон багассан боловч бас одоо бүрэн болоог байна. За татаж яахгүй та зөвхөн ажиглагчийн байр сууриас хандах хэрэгтэй байгаа. За жигчийн хурыг нь үзээтгэе. За жигчийн хурын сайхан таарсан байна. За дахиад нэг хийчихье. Одоо та гүнзгий амьсгалаа авч чадна. Хамраараа аажхан аваад тэгээд нуруугаа жоохон сунгаад үзсэн юм. За дахиад баруун хөвдгөө газартаа сүгдэж жагаад яг зөв амьсгал шүү. Эхлээд хэвл орчим дараа нь гидсэнд амьсгалаа авахыг хичээ. За нүдэ анаараа. Хамраараа үнэртэж амьсгал. Яг энэ салхи агаарыг үнэртээд үзтээ. Маш сайхан цэнгэгээр үнэртэж амьсгалаараа. Амьсгалаа түгж одоо сун. Хүзүүгээ дээш нь сунгаад байна. За л үзье. За, Света гэрч. Вы же святитель же. Приходите сюда. За, вот үзье. Когда вы посмотрели, да? Вот видите, сейчас. Вот ровненько стал, да? Когда это было? 1,5 сантиметра было, да? За баярлалаа. За шилээ аваарай. Нурууны одоо нугалмд үлдсэн нэлээд олон жилийн суулт. Тэм хурдан бас засарчдгүй. Тэгэхээр та одоо энэ бясалгалыг дахиад хэдэн удаа хийсэн ч болох нь байна шүү дээ. Хэдэн тэр бүм хийсэн ч болно. За дээдл нь өдөр дээр өвнө гэсэн. За бие суллаарай. За цэг зогсож. За бие сайхан суллаа. За сайхан цэнгэг гарыг дахиад үнэртэж амьсгалаарай. За дээ. За үзээдэг. За одоо яасан бэ? Смотрите, Света. Сейчас ровно стал, да? Угу. За ингээд энэ өөртөө ихтэй байх юм бол та асуудалгүй засаад байх нь шүү дээ. Энд нэг жоохон юу байна? Баг зэргийн юу байна? За тэгэхээр дахиад нэг удаа хийчих. За дахиад нэг сэгтгсэж байгаа нэг сайхан хийчих. За маш сайхан цэнгийг гарыг үнэртэж амьсгалаарай. За бас. Яг энэ агшныг санах чадвартай тийм үү? За тэгээд за энэ тэгшэрсэн байгаа. Хин цаатлын байгаа хүмүүс тэр юусрыг энд авчираад тавьчих. Тэгээд нэг сүгдэж сууж байгаа энэ засал хийхээр бол за энэ нааш наваад энд тавьчих. Тийм аа тавьчих. За ингэж байгаа сууж байгаад үзье. Хоёр өвдгөө нийлүүлээд суучих. Тэгж байгаад үзэхээр хандчгүй яг сайхан мэдэгдэнэ. За ингэ үзэхээр сайхан тэгшэрсэн юм тийм үү? За. Сайн болсон. За дээдл юм үзье. За сайн. За сайхан болсон байна. Түрүү хэр зөрүүтэй байлаа? Энэ зөрүүтэй. За тэгээд за энэ хэцүүгээ жоохон нуулчих. За энэ тэгшэрсэн байна тийм үү? Энд нь ялахгүй жоохон илүү байгаад үл аль нь илүү байсан бэ?